Монгол улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулъя. Тогтоолын төслийн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн бол танилцуулна. Эндэрт урьж байна. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын гишүүн Амар Жаргал Батчимэг энэ хурд нараас 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай Улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хийлээ. Улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн Цолмон тогтоолын төслийн нэр нь Монгол улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай биш, цөмийн зэвсгийн талаар нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн гишүүн 5 улсаас Монгол улсын талаар өгөх аюулгүй баталгааг ахиулах тухай гэж өөрчлөн зүйтэй. Улсын хурлын гишүүн бол энэ мэт гадаад бодлогын чухал асуудлыг хэлэлцэхэд гадаад хэргийн яамнаас төлөөлөл оролцуулж байх асуудал байнгын орооны дарга анхаарлаа хандуулж ажиллах, цөмийн зэвсгээс ангид байх статусын сэдвээр олон улсын баг хурал жил бүр эсвэл 2 жил тутам Монгол улсад зохион байгуулж байх, зардлыг гадаад хэргийн яамны төсөв суулгаж байх зэрэг бодиттой ажлууд төлөвлөн хэрэгжүүлэх, энэ чиглэлийн мэргэжсэн албан хаагчдыг докторч суурьшилтай ажилуулж байхын зүйтэй гэсэн саналыг тус хэлсэн болно. Байнгын орооны хуралдаанд Улсын хурлын гишүүдээс тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд Улсын хурлын гишүүн бол Улсын хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах зүйтэй гэсэн гормын саналыг гаргасныг байнгын хорооны хурлаанд оролцсон гишүүд санал нэгтээ дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ. Монгол улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай Улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаар аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж тогтоолын төслийг баталж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.